тайлан хоёр тайлан сонсчих шиг боллоо. Гүйцэтгэх удирдлагын тайлан хоёр одоо сонслоо. За тэгэхээр ер нь бол яг биднэрт өгсөн энэ юугаар бол хит хитэн зүйлүүдийг бас тодруулъя гэж бодож байна. За энэ тайлан дээр бол сая өгсөн гүйцэтгэх удирдлага 2 удаа гүйцэтгэх удирдлагын тайлан гэдгийг би дахиж хэлье. За Монголын үндэсний олон нийтийн радио телевизэн үйл ажиллагааны тайлан цахим хуудсандаа байршуулаагүй байна гэсэн нэг юм байна. За мөн тайлангийн хувьд дээр дурдсан мэдээллүүдийг тайландаа тусгаж үйл ажиллагааны ил тод байдлыг хангаагүй байна. Шилэн дансны мэдээллийг цахим хуудсандаа байршуулаагүй байна. Шилэн дансны хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй байна. За мөн одоо асуудал үндэсний олон нийтийн радио телевизийн одоо үйл ажиллагаатай холбоотой 40.40% одоо ийм төлөвлөсөн ажлыг одоо үндэсний олон нийтийн радио телевизийн үндэсний зөвлөлөөрөө одоо бас хэлцээгүй байна. За хяналтын зөвлөлөөс 20 асуудлыг үндэсний зөвлөлийн хуралдаанд оролцуулж хэлэлцүүлснээс 8 асуудлыг хэлцээгүй байна гэд биднэрт ирсэн мэдээллээр ерөнхийдөө энэ хуулийн хэрэгжилтийг одоо маш сайн хангаагүй байна гэсэн ийм тайлан ирсэн байна. За өнгөрсөн 4 жилд улсын төсвөөс үзүүлсэн 30 гаруй тэрбум төгрөгийн дэмжлэгт үндэсний аудитын газраас тогтмол аудит хийгдэггүй байна гэд ийм одоо бид нар дүгнэлтийг аудитын газраас танаад өгсөн байна. За тэгээд үндэсний олон нийтийн радио телевизийн үндэсний зөвлөл бол төрийн байгуулалтын байнгын хороонд тайлангаа тавих ёстой. Бид нар гүйцэтгэх удирдлагын тайлан бол энд сонсох бол шаардлага байхгүй гэж бодож байна. За ингээд яг энэ саяын одоо биднэрт танилцуулсан тайлангаа үндэсний зөвлөлийнхаа одоо хэдэн сарын хэдэн одоо хурлаар хэлэлцүүлж одоо хэдэн хувийн саналаар энэ одоо тайлангаа та бүхэн баталсан бай. Нэгдүгээр энэ үндэсний зөвлөлийн даргаас асууж байна. За хоёрт нь энд нэг хоёр одоо бас хяналтын зөвлөл болон өргөдлийг шалгах хороо гэсэн ийм хоёр бүтцийн үндэсний зөвлөл дотор байгаа гэж ингэж ойлгож байна. Тэгэхээр хяналтын зөвлөлийн дарга нь ирсэн байгаа лөө? Ирсэн. Өргөдлийг шалгах хорооны дарга нь хэн блэ? Бага. За ирсэн байгаа юм тий. Тэгэхээр хяналтын зөвлөлийн одоо яг энэ саяын одоо өгсөн тайланг одоо хяналтын зөвлөлөөр оруулж ямар одоо бас тайлангийн ийм юу гаргасан бэ? Дүгнэлт гаргасан бай. Та бүхэн энэ дүгнэлтэндээ саяын одоо гаргасан энэ зөвлөмж юуг бол хүлээн зөвшөөрч энэ хэдэн сарын ямар одоо хурлаараа ямар одоо зөвлөмж гаргаж хэлэлцүүлсэн бай. Энэ дээр хяналтын зөвлөлийн хариултыг сонсъё. За яагаад ингэж асууж байна гэвэл энэ санхүүгийн дүгнэлтэн дээр маш олон одоо зөрчилтэй зүйлүүд гарсан байна. Энэ сүүлийн 4 жил одоо хэлцээгүй байна. Үндэсний зөвлөлийн хувьд бол нөгөө хэлбэр нь өөрөө хуралдаан байдаг. За тэгээд 40.4% бол хилэлцсэн байна гэд тэгж хэллээ. За энэ бол та бүхэн тайлан дээр бол харсан бах 2024 онд бол 13 удаа хуралдсан. За үүнээс ээлж хуралдаан бол 1 удаа, ээлж бусаар бол бус хуралдаануудын бол хуралдсан. За үүнд бол 47 асуудал хилцгээр төлөвлөсөн байснаас 19 асуудлыг бол хойшлуулж нийт 13 хуралдаанаас бол 25 тогтоол шийдвэр бол гарсан. За гишүүдэд очсон энэ тайлан дээр бол нөгөө яг миний бол үндэсний зөвлөлийн даргын хувьд бол тайлбар бол энэ хуралдаанд оруулж ирж байгаа материалыг бол олон нийтийн радио телевизийн тухай хуулиараа бол за хуралдах санаачлагыг товыг бол үндэсний зөвлөлийн дарга товлон эсвэл бүх үндэсний зөвлөлийн гишүүдийн 3-1 буюу 5 гишүүн санаачлаг гаргаж иж бол хуралдуулдаг байгаа. За тэгээд энэ хойшлуулсан асуудлын хувьд бол энэ тухайн өдөр дэгийнхаа дагуу хуралдаанд оруулж ирээд хилцэх гэж оруулж ирсэн асуудлыг гишүүдийнхаа бол олонхоороо бол хойшлуулъя. За энийг бол хилцэхгүй гэсэн саналтай байгаад тэгж шийдэгдсэн. За 24 оны тайлан бол 4 сард бол хүргэгдсэн. За үндэсний зөвлөлөөр хэлцүүлсэн юм уу? Таны наадын тайлан үндэсний зөвлөлөөр хэлцүүлсэн юм уу гэж ихтэй гишүүн маш тодорхой асуусан. Хэлцэх асуудлын бол дараалал бол орсон байгаа. Юу яриад байна? 24 оны тайлан юм ярьж хахад ирүүлсэн байгаа гэж ирээдүйн цаг дээр ярьдаг юм. Биш үндэсний зөвлөлөөр тайлангаа хэлцүүлсэн юм уу? Энэ
24 оны асуудлыг бол хилцэх асуудлаа бол оруулаад тэгээд тухайн үед бол энэ хуралдаа маань хойшлогдсон байгаа энэ асуудлыг хилцэх асуудал маань. За одоо болтол үндэсний зөвлөлөөрөө тайлангаа хилцээгүй юм уу Монсор дарга та ч ер нь ажлаа мэдж гин үү мэдгүй юм уу? Одоо бол хилцээгүй юм үндэсний зөвлөлөөрөө. Тэгээ бид нарт төрийн байгуулалтын байнгын оргоор их хурлын гишүүдэд үндэсний зөвлөлийн тайлангаа хилцүүлээгүй тайланг энд хилцүүлээд байгаа юм уу? Та тодорхой хариул да. Ажлын хэсгийн 5-2 микрофон. 4 сард энэхүү тайланг бол аваад за хөндлөнгийн аудит маань тайлангаа аудитынхаа дүгнэлтийг бол 6 сард хүргүүлээд за тэгээд бид нар тэрнээс хойш хуралдах гад тэгээд энэ маань хойшлогдсон байгаа даа. За энэ бол одоо бас хилээгүй тайланг бид нар хилцэх юм шаардлага юм юу байгаа юу одоо дигэнт те энэ Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн үндэсний зөвлөл ажлын тайлангаа төрийн байгуулалтын байнгын хороонд тайлагнаа гэх те тэгэхээр үндэсний зөвлөлийн хамтын шийдвэрээр хэлэлцэж баталсан одоо тайланг төрийн байгуулалтын байнгын хороо хилцнэ гэж ингэж ойлгож байгаа. Тэгэхээр яг энэ би түрүүн хэлээд байгаа нь гүйцэтгэх удирдлагын тайланг бид нар сонсох ямар ч шаардлага байхгүй. Гүйцэтгэх удирдлага нь үндэсний зөвлөлдөө бүх тайлангаа тавиад тэгээд хилцэгдсэн тайланг бид нар энд одоо хилцэх ёстой учраас энэ бол дэгийн үйлийг зөрчиж гэн гэж би бас харж байна. За хоёрт нь тэр хяналтын зөвлөлөөс асуусан хяналтын зөвлөлөөр энэ тайлангаа оруулсан юм уу? За Монсор дарга юу болж байна? Бид нар цаг хугацааны хувьд хожуу сонсож байгаа нь үнэн. Түрүү 7 хоног товлогдсон байсан. Таны тайлан хангалтгүй байсан. Ахаа тайлангаа чамбараад ирээд авчраад хилцүүлээ гэсэн. Одоо тавьж байгаа тайлан чинь үндэсний зөвлөлдөө тайлангаа танилцуулаагүй, баталгаажуулаагүй ийм тайлан энд оруулж ирээд одоо ингээд хойшлогдсон гэд ямар учраас хойшлогдсон тэгвэл? Яагаад тайлангаа авч хэлдэг? Үндэсний зөвлөл чинь тэгвэл ажиллаа хийж байгаа юм уу? Үндэсний зөвлөл чинь ажиллаа хийж байгаа юм уу? Яагаад өдий болтол тайлангаа дотроо хилцэхгүй байгаа? Түрүүн та хэлсэн 13 удаа хуралдсан байна. Нэг удаа ээлжтэр 12 хуралд нь ээлжт бусаар 19 хилцэх асуудлыг хойшлуулсан байна гэдэг нь. Яагаад асуудлуудаа хилцэхгүй ингээд ямар ч учир шалтгаанаар энэ олон асуудлуудыг цаг хугацаанд нь хилцэхгүй хойшлуулад байдгийг. Тэр хойшлуулад байсан асуудлууд чинь гол нь дандаа тэр төсөв санхүүтэй, тайлантай, нягтлангийн үйл ажиллагаатай холбоотой, төлөвлөгөөтэй холбоотой, санхүүгийн төлөвлөгөө, хяналт шалгалтын дүнтэй холбоотой асуудлууд байлаа шүү дээ. Тэг яагаад энэ асуудлуудаа хилцдэггүй энэ цаг хугацаанд? Тэг гишүүд асуугаад байна шүү дээ. Яагаад ингээд хилцүүлээгүй тайлан энд одоо хилцүүлээд байгаа юм гэж? Үндэсний зөвлөлөөр яагаад авч хилцэхгүй вэ? Ямар шалтгаан байсан? За та хэлдэ Монсор дарга. Яатсан тайлан байсан? Яагаад хилцэхгүй байсан? За тухайн үед бол тайлан бол ороод ирсэн. Тайлан бол бэлтгэгдсэн. За тэгээд эрчим нь бол бүрдээгүй. За яагаад тэгэхээр угаасаа хурал зарлаад бол тодорхой шалтгаанаас болоод бол эрч бүрдэж амжаагүй. Тайлбар болоо юу те? Эрч бүрдээгүйгээс ингээд бүтэл жилийн хугацаанд ч те. Үндэсний зөвлөлийн гишүүн Онон гэж юм байна. Би түрүүний инхтүү гишүүний асуултанд хариулъя. За сая ингээд тайлан сонслоо. Сая 2-3 цаг ингээд сонслоо. Зүгээр 24 оны тайлан төрийн байгуулалтын байнгын орооны гишүүдтэйгээ цуг үндэсний зөвлөлийн гишүүд сонсож байгаад их баяртай байна. Бид нараар ерөөсөө хилцүүлээгөө Монсор одоо худлаах болцгоё. Эрс хүрээг бушгөрсөн. Үндэсний зөвлөл үндсэндээ бол дампуурсан шүү. 25 он тайлангаа та яаж хилцэж байгаа би ойлгохгүй байна. 24 онд бол их хүчнийг 13 томолцсон болсон. За төрийн байгуулалтын байнгын орооноос бид нар үндэсний зөвлөлийн гишүүдийг сонгож одоо шалгаруулж явуулж байгаа. Тэгэхээр одоо бас төрийн байгуулалтын байнгын хороон дээр хугацаанд дууссан гишүүдийн хорон тооны асуудал бас орж ирээд хүмүүс бол өргөдлөө өгсөн байгаа. Тэгэхээр ер нь энэ үндэсний зөвлөлийн одоо зовлонгийн асуудлыг бид нар энд ярих хэрэгтэй байхгүй. Тэгэхээр үндэсний зөвлөлийн үйл ажиллагаа доголдоод байна уу? Засаж сайжруулах юм юу байна? Одоо ингээд жишээлбэл бид нар нэг хүмүүс томилол ингээд явуулцдаг. Тэгээд тэнд бол одоо бас үндэсний зөвлөл бол энэ Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн хэвийн үйл ажиллагаа
ажиллагааг, санхүүгийн үйл ажиллагааг, бодлогын үйл ажиллагааг одоо чиглүүлэх ёстой гэж ингэж ойлгож байгаа. Тийм учраас биднэрт одоо бас сонгож явуулсан хүмүүс маань учир дутагдaltaй ажиллаад байна уу? Энийг хариулах хүн байна уу? Тэгэхээр одоо яг ингээд гарсан орон тоон дээр бас шинээр томилж явуулах гэдэг нь шүү дээ бид нар тийм. Энд дээр хариулах үндсэн зөвлөлийн гишүүн байна уу? Үндсний зөвлөл гэдэг хяналтын зөвлөл гэж байгаа. Хяналтын зөвлөлийн за энэ биднэрт бол огт хилцэгдээгүй юм юг оруулж ирж шít. Хяналтын зөвлөл гэж байна уу? Ажлын хэсгийн 3 номерын микрофон. Та хяналтаа тавьж гэнэ үү? Танаа үндсний зөвлөл ажиллаа хийж гэнэ үү? Асуудлаа хэлцэж гэнэ үү? За нэг та хариулаад хэрэгтэй гişүний асуултанд. За эмгтэй гишүүний асуултанд хариулъя. Хяналтын зөвлөл бол хуулиар олгогдсон эрх үүргийнхээ хүрээнд гүйцэтгэх удирдлагын тайлан сонсож дүгнэлт гаргаж хилцдэг. Тэрийг үндсэн зөвлөлд оруулдаг. Үндсэн зөвлөлийн тайлан хилцсэн гэсэн бол тийм боломж байхгүй. Хууль эрх зүйн тусгаагүй байдаг. Ер нь бол энэ 24 оны тайлан хилцчихэд холбоотойгоор бид нар бас хяналтын зөвлөлөөр бол гүйцэтгэх удирдлагын тайлан хилцдэг байгаа. Одоо эмгтэй гишүүний 2 дахь асуултанд хариулахад үндсэн зөвлөлийн гишүүд бол салбар болгоны төлөөсөн мэрэгсэн юм төлөөл байх ёстой. Энэ үүргийг бас яг энэ хуулийн заалтаас тодорхой хэмжээнд хэрэгжихгүй байгаа. Энэс үүдэлтэйгээс үндсэн зөвлөлийн үйл ажиллагаа бас тоглох одоо яг удирдлагаар менежментээр хангах тийм боломж бол хязгаарлагдмал болсон гэдэг ийм дүгнэлтээр бол хяналтын зөвлөөр нь ажиллаж байгаа. Өнгөрсөн хугацаанд хяналтын зөвлөл 24 оны байдлаар 7 удаа хуралдаж 20 асуудлыг хилцэхдээ үндэсний аудитын газрын одоо өгсөн үүрэг чиглэлийн дагуу бас хяналт тавьж ажилласан байгаа. Одоо энэ дээр мөн санхүү эдийн засгийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажилласан энэ дагуудад 7 дүгнэлт гаргаж үндсэн зөвлөлд оруулсан. Тэгээд тодорхой хэмжээгээр бид нар бас зөвлөмж өгөх үүрэгтэй байдаг. Энэ зөвлөмжийнхээ дагуу бас хураамжийн орлогыг нэмэгдүүлэх, хярлаан зар сурталчилгааны тарифыг үндсэн зөвлөлөөр хилцүүлж батлуулах, одоо гишүүдийн бас ёс зүйн асуудлыг хилцэх, эрс бүрдээгүүтэй холбоотойгоор гишүүдийн одоо урамшууллыг бас эрсэнд нь одоо ингэж уйж өгөх ёстой гэдэг ийм зөвлөмжийг өгж ирсэн. Гэвч энэ асуудал манай хилцээгүй байгаа.